Сайн бацхан үзэгчдээ төвцөг 7 хоногийн тав хөтөлбөр эхэлж байна. Энэ 7 хоногт улсын хурал нийгмийн даатгалын ерөнхий хууль болон хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж тэтгэврийн тогтолцоог шинжлэх асуудал улс төр эдийн засгийн хүрээнд онцлог сэдэв боллоо. Засгийн газар өнөөгийн тэтгэврийн тогтолцоог өөрчилж олон жил шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авах, эрт тэтгэврт гарах сонирхлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэхээр зорж буйгаа мэдгдлээ. Хэлэлцэж буй хуулийн төслөөр баталгаа тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж, иргэн ажилласан жил төлсөн шимтгэлийн хэмжээнээс хамааран тэтгэврийн хэмжээгээ тогтоолох шин зохицуултыг бий болгохоор тусгажээ. Ингэснээр олон жил хөлбөр эрхлэж, тогтмол шимтгэл төлсөн иргэдийг илүү урамшуулахын зэрэгцээ нийгмийн даатгалын сангийн ачааллыг бууруулах боломж бүрдэнэ гэж засгийн газар үзсэн байна. Мөн тэтгэврийн шинжилгээг хүрээнд хувийн нэмэлт тэтгэврийн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хуулийн төсөл батлагснаар санхүүгийн зохицуулах орооноос зөвшөөрөлтөй хуулийн тэтгэврийн сангууд байгуулагдаж, иргэд улсын тэтгэврээс гадна хоригдлол үүсгэх, хөрөнгө оруулалтаар дамжуулан ирээдүйн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болох юм. Үүний зэрэгцээ хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг хуулиар зохицуулж, иргэдийн хөрөнгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэхээр тусгажээ. Мөнгөтэй гишүүн бит хоёрч багш нарын төлөө олон жил аль нь сэтгэл зүтгэл гаргаж ажиллаж байгаа хүмүүс учраас боловсролын салбарын гол ачааг нь үрж байгаа энэ багш нарыг дэмжих бодлого бол манай засгийн газрын гол бодлого. Гэхдээ нэг зүйлийг бас хэлэхэд энэ удаагийн тэтгэврийн энэ тогтолцооны шинжилгээний гол зорилго бол эрт тэтгэврт гарвал тэтгэвэр багаар тогтоолох, илүү олон жил шимтгэл төлөвлөл өндөр тогтоолох шударга зарчим руу шилжиж гэж зорж байгаа. Одоо яагаад хүмүүс эрт тэтгэврт гарья гэдгийг илүү сонгоод байна гэхээр илүү олон жил шимтгэл төлөөд эрт биш хойно тэтгэврт гарлаа гэхэд өндөр тэтгэвэр надад оногдохгүй учраас аль болох эрт гарчия гэдэг шүү дээ. Үнэхээр 5 жил хөдөлмөрлөө жил болгон 4% нэмдэг байсан бол манай багш нар бол 60 наснда тэтгэврт гарья гэхэд асуудал байхгүй. Гэтэл 50 настайдаа гарсан ч 60 настайдаа гарсан ч тэтгэвэр нь ялгаагүй юм чинь эртэл гарья гэдэг бодлоо шүү дээ. Тэгэхээр манай энэ нийгмийн даатгалын сангийн бодлого ч ерөөсөө энэ хүрээгээд хэлэх ямар ч бодлого байхгүй. Олон жил шимтгэл төснөг урамшуулдаггүй юм тогтолцоо байхгүй. Харин багш нарыг бол бид нэр тэтгэврийн насыг наашлуулъя гэхээс илүүтэйгээр олон жил шимтгэл төлөвлөл илүү өндөр тогтоолгоно гэдэг зарчмаа бариад магадгүй наснаас нь шалтгаалаад тэр хичээлийн 7 хоногт өгж байгаа хичээлийн цагийг багасгах бусад дэмжлэгүүдийг өгөх ёстой. Засгийн газар энэхүү шинжилгээг зөвхөн тэтгэврийн хэмжээг өөрчлөх бус нийгмийн даатгалын тогтолцоог бүгд нь шинжлэх бодлогыг эхлэл гэж тодорхойлж байна. Цаашид салбар мэргэжил бүрт өөр зохицуулт хийдэг тогтолцоог халж нэг хуулиар асуудлыг шийдвэрлэх төсвийн бодлогыг илүү шинжлэх ухаанч тооцоон тулгуурлан боловсруулах чиглэл баримтлага илэрхийллээ. Ер нь бол багш нарын хувьд одоогийн тэр 58 оны тэтгэврийн тогтолцоогоор бол өнөөдөр хүртэл эмэгтэй багш нарын нас 55, эрэгтэй 60 хэвээрээ байна. 55-60 та. Энэ насыг бид яг 58 оноос шөндөг 55-60. Гэхдээ эмэгтэй багш 4 хүүхэдтэй байх юм бол 50 наснда гарах эрх нь бол хэвээрээ байгаа. Тэгэхээр бид нар бол цаашдаа илүүтэйгээр ажлын цагийг нь богиносгох. Дээрэс нь ачаалттай ангид нэмэлт багш оруулах, туслах багшийнхаа оронтойг бий болгох. Дээрэс нь тэтгэврт гарцсан бол нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлүүлэх. Дээрэс нь багш хүн зөвлөх үйлчилгээ ч юм уу янз бүрийн ажил хийхэд бүх гэрээнээс шимтгэл төлөхийг бид нар зогсоочлоо шүү дээ. Жишээ нь 2 хүртэлх гэрээ байгуулад багш нар ажил хийвэл зөвлөх үйлчилгээ ч юм уу хийвэл тэр нь шимтгэл төлөхгүй. Ийм хөшүүргүүдээр дэмжиж өгч байгаа. Тэгэхээр мөнхтэй гишүүнэ ер нь бол бүгдээрээ энэ 5 жилийн урд хойно тэтгэврт гарах дээр ямар ч тэтгэврийн ялгаа байдлахгүйгээр ингэ яваад тахаар хүн болгоо эрт тэтгэврт гарыг гэж бодоод байгаа. Тэгээ яг үүндээ эргээ харахаар нийгмийн даатгалын сангийн алдагдал ингэ жил ирэх тусам нэмэгдээд сүүлдээ тэтгэврээс тавьж чадахгүй хэмжээнд л очиод байгаа юм л яг үннээ бол хэлэхэд. Энэхүү энэ 7 хоног тэтгэврийн тогтолцооны шинжилэл парламентын хэлцүүлгийн төв сэдэв болж шимтгэл төлөлтийг урамшуулах, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бий болгох, нийгмийн даатгалын эрх зүйн орчныг шинжлэх асуудлууд бодлогын түвшинд хөндөглөө. Хуулийн төслүүдийг улсын хурал үргэлжлүүлэх хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргах юм. Засгийн газраас бизнесийн орчныг дэмжих, иргэдийн татварын ачааллыг бууруулах чиглэлээр боловсруулсан хуулийн өөрчлөлтүүдийг улсын хурал баталлаа. Ингэснээр үйл хөдлөх хөрөнгө борлуулалтын 2% албан тусрыг хүчингүй болгож, нэмэгдсэн үртгийн албан тусар төлөгч болох орлогын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр боллоо. Хуулийн өөрчлөлтүүд 2027 оны 1-р сарын 1-ээс хэрэгжихээр болжээ.
Энэхүү шин зохицуултаар үйл хөдлөх хөрөнгө борлуулсны 2% албан татварыг хүчингүй болгож, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх жилийн орлогын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр боллоо. Иргэдийн 100 мянган хүний гарын үстэй өргөдөлд үндэслэн боловсруулсан энэхүү өөрчлөлтийг улсын хурал баталснаар жижиг дунд бизнес эрхлэгчид хуваарь хөдөлмөр эрхлэгчдийн татварын дарамтыг бууруулах, бизнесийн орчныг илүү таатай болгох эрх зүйн нөхцөл бүрдэхээр байна. Хуулийн өөрчлөлтүүдийг 2027 оны 1-р сарын 1-ээс мөрдөж эхлэх юм. Тэгээ намайг чи их хурлын дараагаар ажиллаж байхад Батгүй өмгөөлөгч бас энэ саналыг бол анх гаргаж иргэдийн 100 мянган санал ди парламент дээр бүрдсэн шүү дээ. Тэгээ их хурлаар энэ асуудал дээр ажлын хэсэг гаргаад хууль боловсруулад яг хилцгээ байжгаад тэгээ би ерөнхий сайд болсон. Тэгээ энэ ажлаа одоо үргэлжлүүлээч гэж өөрийн чинь бас саналыг би хүлээж аваад засгийн газраас энэ хуулийг өргөн мэдүүлнэ. Гол нь энийг хийхин тулд миний зөвлөгөөрөө ажил гэж хэлсэн. Тэгээд энэ саналыг бас хүлээж авч Батгүй өмгөөлөгч байгаа бас зөвлөгөөр авч энэ засгийн газрын 11 төв одоо бидний хамт хэрэгжүүлж байгаа энэ засаг дээр яг энэ иргэдийн санал 20 мянга хүрвэл засаг хилцдэг. Шаардлагатай бол шийдвэр гаргадаг, хууль боловсруулдаг ийм шин журамтай болсон. Иргэд ч гэсэн одоо та бүхэн одоо өмгөөлөгч Батгүй шиг санал иргэдээс аваад 20 мянган санал болгоод ингээд асуудлыг шийдэх болцоо бол байгаа. Би бас анх нэг уулзахад өөрийн чинь энэ саналуудыг маш их үнэлдэг гэж сүлээж авч ирсэн. Ер нь бол насаараа хөдөлмөрлөөд за нэг 2 байр авчдаг. Тэгээ хэсэг хугацааны дараа тэр байраа зараад тэр хүн чинь 3 байр л болох гэдэг шүү дээ. Гэтэл 2 байр зарсныхаа төлөө 2% татвар төлдөг. Тэгээд дахиад 3 байрныхаа төлөө хөдөлмөрлөн шүү дээ. Тэгэхээр энэ асуудал бол үнэхээр одоо юм нөө хөдөлмөрлөлийн хий бүтээ олсон одоо төгрөгөөр орлогоороо нэг өөрийн гэсэн орон сууцтай болёо гэсэн ийм хөдөлмөрч иргэдэд эмчсэн л ийм одоо бодлого. Тийм учраас засгийн газраас өргөн мэдүүлсэн иргэдийн 100 мянган хүний саналыг авсан үйл хөдлөлийн одоо 2% татварыг хөнгөлөх чөлөөлөх одоо хуулийг улсын хурлаар өнөөдөр бас батлаа. Энэ бол хөдөлмөрч хэн бүрэгт зориулсан маш том одоо шийдвэр байсан. Ингээд энэ 100 мянган саналыг авч энэ иргэдэд маш сайхан хариултыг өгж нийгэмд яриа таниулга хийж ойлгуулж чадсан одоо танд маш их баярлалаа. Тэ зөвлөгтөө баяр хүргэе. Улсын хурлын гишүүдэд талархаж байна. Суурин гаавыг ахлагчтай ажлын хэсгийн бүх гишүүнд одоо талархаж байгаагаа илэрхийлье. Тэ засгийн газрын дэвшүүлсэн бодлого зорилт татварын хуулийн одоо реформ гэж нэрлэж болох үс энэ олон шинжилгээг дэмжсэнд талархаж байна. За баярлалаа. Эцэст нь иргэдийн санаачилсан 100 мянган гарын үсгийн шаардлага бодит үр дүнд хүрч татварын багц өөрчлөлтүүд хууль болж батлагдлаа. Ингэснээр үйл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татварыг хүчингүй болгож нөөтийн босгыг 8 дахин нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжихээр болж байна. Засгийн газар энэхүү өөрчлөлт нь бизнес эрхлэх орчныг сайжруулж үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийн ачааллыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал алхам болно гэж үзэж байна. Гэхдээ хууль батлагдсанаар асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш. Иргэд бизнес эрхлэгчдийн хувьд бодит үр нөлөө нь хэрэгжлийн шатнд мэдрэгдэх учиртай. Татварын дарамт үнэхээр буурч жижиг дунд бизнесүүдийн үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчрах хэсгийг цаг хугацаа хэрэгжилтийн үр дүн харуулах юм. Нийслэгчүүдийн татварын мөнгө хаашаа урсаж байна вэ? Улаанбаатар хотын дараагаас Нямбаатарын үеийн буюу 2024-өөс 2026 оны нийслэлийн мега төслүүд төсвийн зарцуулалтыг нэгжих ерөнхий хяналтын сонсгол 2 өдөр дамнан төрийн ордонд явагдлаа. Төвцөг 7 өдрийн тавин хөтөлбөр энэ сонсголыг онцолж байна. Нүүрсний болон ногоон автобусны сонсголоор галтай ширүүн мэтгэлцээнд дассан олон нийт энэ удаагийн сонсголоос томоохон тесрэлт хүлээсэн ч үр дүнд нь үнэндээ гонсгор хоцров. Гол дүр нийцгүй зохион байгуулагчид нь хоцрогдолтой, хариуцагчид нь хуулийн байгууллага шалгаж байгаа гэхүүгээр ам тагалсан энэ удаагийн сонсголын хүшигний ард юу болов? Иргэдийн хүлээлтийг хамгийн ихээр унгаж, сонсголыг амгүй болгосон зүйл бол хотын дарга асан Нямбаатар өөрөө ирээгүй явдал байлаа. Сонсголын хугацаа хилцэж буй 24 мега төсөл бүгд түүний засаглалын үед хамаарч, ерхий хяналтын сонсголд ажиллаа өгсөн хүн заавал ирэх үүрэггүй гэх хуулийн цорхоогоор тэр сугарч үлдсэн байна. Хамгийн хачирхалтай нь сонсгол зохион байгуулахаар гарын хэсэг зурсан 25 гишүүнээс танхимд өрдөө 7-8 л сууж байв. Хоёр дахь өдрийн хуралдаа эрс бүрдээгүй улмаас товлсон цагаас бүтэн 2 цаг хоцорч ихсэн нь парламентын хяналтын чадамж, хариуцлага ямар түвшинд байгааг бэлхний харуулсан юм. Холбогдох албан тушаалтнууд нь авилгатай тэмцэх газар шалгаж байгаа тул мэдээлэл өгөхгүй гэж зугцаар сонсгол дууслаа. Сонсголын үеэр улсын их хурлын гишүүд эрс тис 2 байр суурьнд хуваагдаж ширүүн шүүмжлэл өргөнүүллээ. Шүүмжлэгч гишүүд нийслэлийг ван тус шиг босныг анхааруулв.
нэг 45 хүн сууж агаад өөрсдийнхөө компанид төсөв баталж өгөө суугаад байгаа. Төлөөлөл удирдах зүйл болон гүйцэтгэх удирдлагад байдаг компанидаа төсөв баталж өгөөд ажил өгөөд байгаад байгаамаа. Тэгээ энэ нь одоо зөв юм уу буруу юм уу гэдгийг хуулийн дээр болохгүйгээ заасан. Гэтэл орон нутгийн өөрөө ингээд нийслэл нь өмчтөй байхыг бас зөвшөөрсөн гэж. Тэгэхдээ ямар өмчтөй байх вэ, ямар компани байгуулах вэ гэдгийг нь бол хувийн хвшлийг хийх боломжтойг бол хийхгүй гэсэн байж байгаа. Энэ нийслэл бол үүндээ засаглалын хямралд орцсон юм байна. Бүрэн орцсон. Тэгэхээр энэ мэдээж энийг хэрэгжүүлж байгаа одоо тэр иргэдийн хурлын төлөөлөгчтэй засаг дарга нар бай эдрийн 100% буруу ишэлтэй мэдээж хуулийн хүрээнд л хийж байгаа. Гэхдээ яагаад ийм бантан болох ийм хуулийг одоо бий болгосон юм бэ гэдэг асуултыг хинээс асуух хэрэгтэй. Тэ? Ирэх зүйн байдлыг яагаад одоо засаг дарга хямжаах ёстой иргэдийн төлөөлөгчд нь өөрснөө ингээд ажил албанд томилогдоод ингээд одоо юу болж холин бантан болох их үүсвэрийг нь хэн тавьсан юм бэ? Монгол Ардын намын хаан гэж асуумаар байна. За тэгээд дунд нь энэ бол ерөөсөө алдаа дутагдaltaй болох юм байна гэд засахыг оролдсон гэж сая сайн зураг одоо гишүүний яриагаар бол атал энийг нь ерөөсөө хүлээж аваагүй гэж хэлж байна. Тэгэхээр энэ хэний буруу юм бэ гэдгийг ярих хэрэгтэй л болж байна л дээ. Энэ хэний засаглал хэн ирэх барьж исэн юм? За шинжээчдийн ялангуяа санхүү эдийн засгийн дүгнэлтийг харлаа. За жоохон голж магадгүй уучлаарай. Гэхдээ надад ерөөсөө хангалттай санагдсангүй. 8 тэрбум долларын үнэлгээтэй ийм том нийслэлийн 1.5 сая иргэний амьдралд шууд нөлөөлөх том төслүүд ярьж байгаа шинжээчийн дүгнэлт ерөөсөө 4 bullet point л байна л та. За тэгээд энэ 4 bullet point-ийг бүгдээрээ харъя л та. Санхүү эдийн засгийн дүгнэлт. За нэгдүгээрт санхүүжилтийн их үүсвэр бодиттой шийдвэрлээгүй нөхцөл байдал хэрэгжих хугацаа хоошлого ийм сөрөг нөлөөтэй гэдэг. Энэ дүгнэлт биш. За үүнийг одоо нэгсэндээ дүгнэлт гэж байгаа бол яг бодит судалгаа, бодит нөгөө тоож ишгтэйгээ өгсөв. За хоёрдугаар дүгнэлт. 2026 оны 16 төслийн төсөв бүртгэхийн 22.3% зарцуулагдахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар 0.8%-ийг зарцуулжээ гэд. Энэ өөрөө бас дүгнэлт биш шүү дээ. Энэ бол нэг факт явж байгаа байхгүй юу? Харин төслийг хамгаалагч гишүүд үүнийг хоосон улс төржилт гэж үзв. Улсын хурлын гишүүн сайн зориг мега төслүүдийн хамгийн том эрсдэл бол хоосон улс төржилт гэд. Улсын хурл өөрөө хуулийг нь баталж өгчгөөд хууль хэрэгжүүлсэн хүмүүсийг буруутгаж байна гэв. Нийслэл утаа түгжрэлээсээ салахын тулд орон сууцчлуулах бодлого дулааны цахилгаан станц 5 төслийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэлээ. Улсын хурлын гишүүн Алтан Шагаа 16 мега төсөл бол нийслэлийн сүүлийн 40 жилд хуримтлагдсан асуудлын шийдэл мөн гэд. Туулын хурдны зам бол Нямбатар гинэт унтаж босож ирээд хийчихсэн зүйл биш. 13-аас 14 жилийн өмнөх төлөвлөлт гэж хамгаасан юм. Шинжээчдийн дүгнэлтээр нийслэлийн эдийн засаг ялзарч данхаасан болохыг нотлох дараах тоонууд ил боллоо. Нэгдүгээрт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит компани төлөөлөл удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагад ажиллаж байна. Тэд нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдэд 104 судал эзэж байгаа бөгөөд өөрсдийнхөө компанид төсөв баталдаг ашиг сонирхлын зөрчил үүссэн байна. Хоёрдугаарт нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсөж 2026 оны төлөвлөлтөөр 2.4 их найд төгрөг төрсөн. Энэ нь улсын нэгдсэн төсвийн алдагдлын 232.8%-тай тэнцэж байгаа гэсэн үг. Сангийн сайд Мэд сайхны хэлснээр нийслэл 2.5 их найдын үнэт цаас гаргасан бөгөөд эрсдэл үүсвэл улсын төсөв буюу засгийн газар хариуцаж төлөх аюул нүрлжээ. 3-дугаарт туулын хурдны зам төсөл 2024 онд 916 тэрбум төгрөгөөр магадлагдсан атлаа 2025 оны 3 дугаар сард гинэт 2.3 их найд төгрөг болж өссөн байна. Үүний 500 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид урьдчилгоо болгон аль хэдийн олгосон. 4-дугаарт хамгийн ноцтой баримт. Авилгатай тэмцэх газрын дэд дарга аз жаргалын мэдээснээр туулын хурдны замын тендер санхүүжилттэй холбоотойгоор нийтийн албан тушаалтнууд гэмт хэрэг үйлдсэн байж болцсошгүй тул 30 дансны 2.6 их найд төгрөгийн гүйлгийг хязгаарлаж 8 хүнийг ялагдачаар татан 3 хүнийг цагдаа хорьсон байна. Сонсголд оролцсон иргэд төрийн ордонд сууж буй гишүүдийг ард түмнээ хүндэлсэнгүй өөрийнхөө асуултыг асуучаад гараа явчихдаг хэмээн эрс шүмжилсэн юм. Иргэн пүрэвд орж нүүрсний сонсгол зохион байгуулад хинч ял аваагүй. Та нар тэрэндээ ирдэж байна. Та нарын бүтээн байгуулалт нэртэй хулгай луврыг иргэд төлж дийлэхгүй байна гэж хатуухан хэллээ.
Барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөл Үлзийбат. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд нь бүгд баасан дээр суусан ялаа шиг засаг дарга тойроод бүччихсэн хэмээн засаглалын ялзралыг илчилсэн юм. 2 өдөр үргэлжилсэн нийслэлийн төсвийн сонсголын гол үр дүн нь ердөөл сонсож, дэнсэлж, асуудлыг ил болгосон явдал хэмээн хуралдаан даргалагч Зол Жаргал дүгнэлээ. Төсвийн байнгын хороо, сонсголоос гарсан шинжээчдийн дүгнэлт, саналуудыг нэгтгэн улсын хурал танилцуулж, хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярихаар болсон байна. Гэвч татвар төлөгчдийн 2.4 их наядын алдагдал, 3 цагдан хоригдсан яллагдагч, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрсэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дүр зураг Улаанбаатар хот засаглалын гүн хямралд орсныг бэлхнийг гэрчиллээ. Энэ удаагийн сонсголын дараа хууль хяналтынхан болон улсын хурал бодит хариуцлага тооцож чадах уу, эсвэл дахиад л хинч ял авахгүй мартагдах уу гэдгийг цаг хугацаа харуулах хүлдлээ. Улсын хурлын төсвийн байнгын хорооноос нийслэлийн төсөв хөрөнгө оруулалтыг хянах сонсголыг зохион байгууллаа. Монгол улсын гадаад өр 40 тэрбум ам.долларын мөрөн дээр гарч 1 жилд 2.3 тэрбум ам.доллараар өслөө. 2025 оны топ 100 аж ахуйн нэгжийг оюу толгойд тэргүүллээ. Гадаад харилцааны сайд Бат Цэцэг бүх найрамдах хятад ард улсын гадаад хэргийн сайд Ван Ийтэй албан ёсны хэлэлцээ хийв. Тост тосон бомбын нуруу ЮНЕСКОгийн дэлхийн сүлжээнд бүртгэгдлээ. Ерөнхийлөгчийн эхлүүлсэн төв цэвэрлэх байгууламж ашиглалтанд орлоо. Эрчим хүчний салбарын доктортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Евразийн музейн удирдлагууд Монгол улсад чууллаа. Оюутан цэрэг хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалт эхэллээ. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилээ тохиолов. Эрдэнэс Монголын нэрийг өөрчилж төрийн өмчөд 14 компанийг татан буулгалаа. Өндөр үнэтэй эрчим хүчний гэрээнүүдийг шинчилж, цаашид аукционы зарчмаар сонгож шалгаруулна. Хүүхдийн спорт цогцлборын бүтээн байгуулалт эхэллээ. Гадаад худалдааны ашиг өсөж инфляц 11.2% хүрлээ. Уул уурхайн салбарт заа гэвэл заавал хий санаачлаг үргэлжилж байна. Мөдийн төлбөр тоосоо бүрэн цахин боллоо. Хаал дүүргийн нэгсэн эмнэлгийн явуулын баг хувийн хэвшлийнхнийг үзлэгт хамрууллаа. Одхон тэнгэр хайрхан уулын тэнгэрийг дахиах төрийн ёслол боллоо. Ард яснаа үндсэн хуулийн цэцэн бүрэн эрхийг өргөдгөх хуулийн төслийг танилцууллаа. Хөвсгөл нуурыг хамгаалах 1000 хүний бүрэлдэхүүнтэй аян энэ сарын 22-наас эхэлнэ. Иргэдийн санал санаачилгааг хүлээн авах засаг цэгмэн хэрэглэн нэвтрлээ. Өргөн хэрэглээний имийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ. Нөхөн сэргэлт нэрийн доор ашигт малтмал олборлож байсныг талсан зогсоожээ. Та бүхэн төвцөг 7 хоногийн төлбөрийг хүргэлээ. Анхаарлаа дуусна баярлалаа. Баяртай.